гоё цааш монголчууд ихээ хийж шүү манайхаа гэдэг өөрөө тэгээд өгөөч чаддаг болсон байх шүү үзээд өгдөө одоо хүн болгол ингээд хөдөлмөрлөд үйлдвэрлэл импортыг орлоод экспортыг гараад хүнсэж үйлдвэрлэдэг байвал хүний гар харахгүй хамгийн сайн юм таахын байр гэх юм бол жижиг дунд бизнес за ямар ч бизнес байлаа гэж шинэ хөдөлмөр эрхлэх сонирхлын хамгийн том илэрхийлэл байна. Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл гэдэг бол хөгжил дэвшлийн хөдөлгөч хүч нь дараа нь танах том корпорац дэлхийн зэндааны компани болж болно. Тэр хэмжээгээр улсын ч татвар төлөгч, тэр хэмжээгээр одоо ажлын байр болгож, хөгжлийн болгож болно. Хөдөлмөр эрхлэх сонирхлыг дэмжиж байгаагаараа хүний үр шимийг үзүүлж байгаагаараа энэ үндэсний үйлдвэрлэлүүд ингэж хөгжүүлэх дэмжих юм гэж байна. 3% зээл бол тодорхой хэмжээний үрдүү өгсөн юм байна. Энийг бид яаж идэвхжүүлж өрхийн бизнест дэмжлэг үзүүлж болохгүй. Та ч гэсэн 2007 онд өрхийн юу жижиг өрхийн бизнесээр л бизнесээс эхэлсэн. Тэгээд та гоё цааш монголчууд ихээ хийж шүү манайхаа гэдэг өөрөө тэгээд өгөөч чаддаг болсон байх шүү үзээд өгдөө одоо би энд л хэлчихсэн юм чуулган дээр үл хийж байгаа. тийм үү. За монголчууд чихрээ хийх болсон байх шүү. Эхний шатнд босруулалтыг нэг шат ахиулъя гэж чинь байна. Хөгжүүлэлт хийх юм бол хөдөөж хурдгаа ойлсон бүр илүү органик болж болно. Үндэсний үйлдвэрлэлээр дэмжих, экспортыг дэмжих. Ингэж л валютаа хийж болно. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээр дэмжицгээгээр цагаан сар бэлгэндээ баяр ёслолоор үндэсний үйлдвэрлэлийн чихрээ хэрэглээ гэж уриалж байна.